Монголын анхны MP3 CD 100-ны шилдэг роман Чадраавлын лодод амбын тунгалаг тамир цахим роман 1-р бүлгийн 1-р хэсэг. Одноо өргөгцний төдгөр оны зуны ихэнх сарын 1 өдөр их тамирын хойгоор гарсан замаар 30 орчим насны хар хүн нилээд ачаатай морин тэр хөдлөөд явж байлаа. Нар салхинд гандаж хэр хөлсөнд нэвтэрж урагдсан дээлээ 9 өнгийн юмар нөксөн болохоор ямар идэр хийсэн нь мэддэх аргагүй ажээ. Ханхар дөрвөлжин мөрөндөө утаа болсон цахиу урваа хөндлөн уурж Таахарсан бүдүүн хар гэзгээ дарайсан хуучин хөх ямбуалчураар шүүжээ. Шороонд буурал басан өтгөн хар хөмсгөн доорх томгэгчин дүрлгэр нүд нь удаан цавчилж хөлс дааварласан хүрэн нүүрэнд нь урт замын алжаал илэрч гүн бодолд автагдан хүрлийнхийг харвал ядарсан буюу уурласан алин болох нь мэдэгдэмгүй ажээ. Энэ хүн дахин эргэн харна. Заримдаа зогсон Ачаагаан засан явсаар орой нар уудын толгой шүрэх үед замаас гарч голын ирэг чиглэлээ. Ингээд ногоон зүлгэн дээр очиод буугаан эвтэйхэн гэгч авч шийрлэн тавиад тэрэгэн буулгаж морин чөдөрлөн тавилаа. Тэрэгнийхээс үүдэр тавтай завлан суугаад өөрөөсөө мод толгоогоо гаргаж тамхиан татаж утаагийн алгуурхан үлэн гаргах зур ногооны үзүүр имрэн оролдоно. Энэ хүнийг Эрдэнэ гэдэг. Засаг таны хөшөөний олгонууд отхын хүн. Уулаас эцгээс ах トゥ хоёул бөгөөд багтаан өнчрөн айл дамжин зарагдаж борхоног өнгөрүүлэн явжээ. Дүүн төмөргөгч хүн би. 16 наснда шилийн сайн эрчүүдтэй нийлж удалгүй эрмэг зэрэг эрг чадал ухаан санаагаар гайхагдан засаг таны цайхуур төмөргөж алдаршин халах дөрвөн аймаг шав тавд домог мэт яригддаг болжээ. Өнөөгөөс 3 жилийн өмнө төмөр ахинда гүн шөн үл таних 2 хүний хамт ирж уулзаад үүр шөн салахын үед явжээ. Тэгтээ цоохор имбүү Оросын цагаан хааны цөлхөв 30-ыг хамт өгчээ. Түүнээс хойш ах トゥ 2 нүүр учраагүй. Зөвхөн сургаар амьд мэндэ мэдэлцэж байжээ. Харин сүүлийн жил гарын дотор Эрдэнэ дүүгийнхээ тухай ямар ч сураг сонссонгүй. Эрдэнэ өөрийн хувьд гэвэл Багдад оноо тайжин хон хариулж хурдан морин унаж байхдаа хүү чулууны бичиг заалахын дадмаар бичиг сурч уулаас ухаан сэргэлэн болохоор оюун төлхөөр цаасан шив 3 улсын бичиг алтан тавчаас эхлэн олдсон юм бүхнийг уншин гуйсан хүн дөрөгдөл захаа бичиж удалгүй бичээж Эрдэнэ гэж нутагтан алдаршжээ. 18 наснда нутгийн долгор гэдэг үсгүүтэй дээр нийлүүлэн гэр барьж амьдрав. Бас 10-аад сарлаг 2-3 унахмар хэдэн хонтой болжээ. Эрдэнэ босод хүн шиг зовхтан зовж, өлсөхтөн өлсөж, баярлахтан баярлаад, хорцохтон хорцоод амьдарч болох байжээ. Гэтэл шинээр ширээ залгасан засаг таан гомжийн зан авир ширүүн ард олныг зовох нь хэр хэмжээнээс хэтэрхэд чуулган дарга Монгол манж 6-ыг дамжин заргалдав. Гэвч ноёнтой өшөөтэй бол хонгохгүй, нохойтой өшөөтэй бол хормайгүй гэдэг дэми үг биш болохоор гомбожийн хошууны хөрөнгөөр хөлөөн хүрх газар бүхэнд хээл хахуул цутгаж байгаад эзэн ноёнтойгоо харгалцсан тэрсүүд албатыг уляастай батгүнд хорив. Тэнд үс бөөсөндөн баригдсан жил гаруй болж байтал Монгол улс манжаас тусгаарлан богдож явцсан дамбаг худагт
Төрөг шашны хослуулан баригч наран гэрэлт түмэн наст эзэн болоод өршөөл түгэж эрдэн гяндангаас гарчээ. Батхүнд сууж байхдаа дүүтэй нь хамт говь мэргэн вангийн ноёны сүргээс тасдан хөөж сэцэн сартуулын хошуунд дамжуулж байсан нэг эртээ дайралдаж төмрийн тухай өдий төдий домог шиг яриа сонсчээ. Морины сайныг харуут таньдаг. Санаа нь сүв шиг, чадал нь хар хул шиг ирдэ. 7 хоногийн өлийг дуулж байгаа адал давдаг хүн 70 өртөө газрыг дөрөөн дээрээ туулдаг гэх зэрэгээр төмрийг шагшин магтжээ. Эрднийг нутагтан очихт нь хорссон хааны хавчлаг байцуухан аргагүй болоход албан татвар аль нэгд өчүүхэн хөрөнгө хамж өгөөд ганц морин тэргэнд юмаан ачиж богдод мөрхөөр эхнэр хүүхдийн дагуулan хүрээний зүг зам хөөжээ. Эрдэн тамхин хэдхэн шунагсараад ирсэн зам руугаа харлаа. Тэртээ хөдлийн наад руу орсон замаар хүүхэд эхнэр хоёр нь гэлдрэн алхсаар ирж явааг хараад мод толгоогон галтай төрүүлэн босож ачаахан буулган яг л дээшгэн түм нөхөөс болж утаанд шарлан дарайсан жижиг майхнаа босгоод аргал хормайлж түн 3 том чулуу тулан галлаж цай чанлаа. Жалавчин тогоотой цай цайран буслах үед эхнэр хүүхдэн чирлээ. Долгор замдан түүсэн аргадан асгаж хормоогон сэгсрээд хөлөөжийн суулаа. Алсын аян замын шороо хурц наранд борлсон энэмэгтэй царайг альжаалн тэмдэг тодорхой авч эхийнхээ дууг сонссон бодгоны нүчиг тормолцсон болорхар нүдэнд нь залуугийн гал хөдөө талын бүсгийн гоож явсан тодорхойжээ. Хүмэн явж өгдгөө шүү гэд инээмсэглэгт нь жигдхэн бөгөөд дун цагаан шүдэн ярилцлаа. Чимэн амарч үз. Би домбоо зайлаад цайгаан удалж ирэх. Эрдэн тэргэн дээрээс гуйлан домбоо аваад жаргаж байгаа нарны гэрэл гялтганан ярилцах голын зүг явлаа. Нотөрхөө огт нуухгүй гэсэн мэт тунгал голын эргэн дээр явган суугаад домбоон зайлах зур уус харсан хүн өөддгүү гэж сонссон нь эрдийн сэтгэл орж нүүрэн угаагаад дотоод хормоогоор арчлаа. Босож шууд явсаар галын дэргэд ирээд оволзон буцалж байгаа цайнаас жижиг төмөр шангаар хутгаж тайшир хам минь гэж шивгэнэн баруун зүг өргснө дахин хутгаж хангай дэлхий минь гэд өмнөх түнхэр ногоон уулууд өргөв. Хол замд ядарсан 3 хүн ногоон зүлгэн дээр чандамдан суугаад үнэр нь ханхалсан замбай аяг дүүрэн зурж бөөн килэн базаж хормой дээрээ тавиад аягандан хар цай дүүргэж аваад идэж ууж байхдаа хорвоогийн бүх зовлон умартж өнгөрсөн ирээдүйн гонигт явдлын тухай огтхонч бодлогүй хөгжилдэн инээлдэж хөхрөлдөн ярилцлаа. Аава богдын хүрээ хизээ орох уу гэж Батыг асуухад эрдэн зажилж байсан гурилан залгиж хойноос нь цайгаан балгаснаа. Удахгүй харин чи өнөөдөр ихшээ хаашиг надад хүрээ улам холдсон шүү гэлээ. Би явъя гэдэл байхад энэ хөл чинь ядраад болохгүй юм гэж Бат гомдолтой хэлэхэд эцэг их хоёр нь хүүгэн өхөөрдөн инээлээ. Баруун гарт өнгөрдөг том чулуу нөгөө тайхар чулуу гэдэг чинь мөн үү гэж долгор асуулаа. Мөн авар гэж шүү эгийн давааны цаана байдаг. Могойн замгэгч харагчнаас эхлэн тайхар чулууны тухай домгийг эхнэр хүүхдэдэн эрдэн ярьж өгсөн билээ. Гайхамшигт гэгэний чидэнд биширсэн долгор тэр мундаг чулууны хойгуур гарахдаа 3 халуун амиа даатхан 10 хэдэн удаа сумж мөргөжээ. Ээжээ та хэнд мөргөж байгаа юм бэ гэж дэрэгдэн зогсож байсан Бат асуулаа. Зай гэгэнд мөргөж байна хүмүн гэж эхний шивгэнэн хариуллаа. Юу гэж мөргөж байгаа юм?
бид гуравтаа буян заяа хайрлаач гэж мөргөж байна ээж. Надад мөсөн чихэр гоогаар ээж. Миний хүү өөрөө мөрг. Бат сөхрөн сууж хэд дахин мөргөхдөө аманда гэгэм нь надад мөсөн чихэр хайрлаач гэж торжигнууллаа. Өнгөрсөн жил Доней тайжийн хурдан хээрийг наадам дунаж төрүүлээд ирэхтэн тайжийн авгаа жижигхэн мөсөн чихэр өгчээ. Түүнээс хойш ертөнцийн хамгийн сайхан юм бол мөсөн чихэр гэж бат боддог болсон байлаа. Ингэж их хүү хоёр талын дунд байгалийн гайхамшигт хүчээр сүндэрлэн болсон тайхэр чулууг бишрэн өнгөрсөн. Аава, та тэр чулууг орхимжоороо оосорлож үүрээд явж чадах уу гэж батын асуухад эцэг нь өхөөрдөн инээмсэглэснээ толгойг нийлж. Аав нь төрийн хар хүн болохоор орхимж байхгүй. Бас тэгээд зай вандит чиг тийм ид шидэж байхгүй гэлээ. Бат бодлохийлэн баахан суусна. Аава, ид шид гэж юу байд юм бэ гэж асуугаад эцгийнхээ нүр рүү нүдэн цавчлан харлаа. Ид шид гэж юу? Үлэм чадaltaй юм байдгийг. Ид шидтэй хүн бол гээд нүдэн анснаа ингэх зурал бид гурвыг богдын хүрээ хөргөж архина гэж эрдэнэ хэллээ. Та ид шидтэй болохгүй яасан юм бэ? Ид шидтэйсэн бол ядрахгүй нүдэ ингээд л гээд бат нүдэн тас аниж үнэхээр нисэж яваа юм шиг гараан сарвалзуулан хэсэг байснаа хөл ядрахгүй хүрээ орчихсон шүү дээ. Тийм ээ гээд гомдолтой инээмсэглэлээ. Аавд нь зав болоогүй юм аа гээд эрдэнэ хүүгийнхээ нар тоос үнэрсэн толгойг нь үнслээ. Бат байн яагаад гэж асуугаад эцэг их нь хүүгийнхээ гинэн цагаан ярианд баялсан инээж утаа болсон уранхай майхны дэрэгдээс баяр цэнгэлийн хөвжилтэй дуу зуурайтан шууган урсаж байгаа тамирын голын чимээнд өжүүхэн ч гэсэн ханд болж байлаа. Хүн жаргалын төлөө төрдөг болохоор ямар ч хэцүү бэрх амьдрал гаш унзовлон баясах сэтгэл жаргалын ирмэлзлийн ширгээж хатаад чаддгүй. Энэ ч учраас хатуу амьдрал нүцэр зам энэ гурвын баясан цэнгэх сэтгэл хомс хүнсээ идээд залуугийн цаг хайрын галаар ядарлан умартан амарч байхад нь оргилон гарах бяцхан жаргалын шинийн шингээж чадсангүй. Ирэх өдөр ямар зовлон авчирч өгөхийг мэдэхгүй. Дүнгүр ярилцсан хөвжиж байтал үчийн бүрэнхий дуусаж үнэнгэн харанхуй эхлэхэд тэнгэрд төг түмэн од гялалзан тамирын хөндөй дагаж яруухан үнэр анхилсан сэрүүн сэлэх сэвэлзэн. Эрдэнэ морин авчирч урт дээсээр аргамжаад нутгийн зүг харзагснаа. Тайширхан минь, тарлан хайрхан минь, атаа таван тэнгэр минь, ачид хомб минь гэж алгаан элгэндэн хавсран шивгнэн залбираад майхандан орж удалгүй 3 цагаачин үн нойрондон цогогдсон унтжээ. Үүр шөнийн завсраар эрдэнэ босож дээлээ нөмөрч гараад харвал аргамжаатай морин алгуулсан байхад гүн очвол чөдөр нь аргамжаатай хавайлаа. Эрдэнэ цааш харах гэтэл өмнөх харуул томорсоор ойртоод ирэх шиг болоход гэдргээ хоёр алхалаа. Хэсэг гөлрөн зогсноо хүн дээр шаргацсан хүн эцсийн хүчээ шавхан алхаж байгаа юм шиг хэд алхаж хар чигэнд нэвт нарсан горомсон чөдрийг атгаж тэртээ баруунаа бараантан харагдах уулсын дээгүр ширтэн тайширхан минь атаа таван тэнгэр минь гомб минь харахгүй яагаад вэ гэж шивгэнлээ. Эрднийг босоод гарахт нь сэрсэн долгор орж ирэхэд нь өндийж тэнгэр сайхан байна уу гэж асуулаа. Эрдэнэ майхны үүдэнд дуугүй зогсож байснаа аргамж чөдрөө майхны хаяа руу шидэж хулгай аваад явчихжээ гэж хэллээ. Юу? Морийг минь үү гэж хашгираад долгор босон хариалаа. Тийм ээ гэд эрдэнэ дэвсэж унтсан өнгөний гудсан дээрээ суулаа. Одоо яадаг вэ? Хүний газар гүний нутагт гахаа явган хайчих вэ хэмээн долгор уйлахад
нулимс нь хазрыг нь даган урслаа. Энэ майханд орсон зовлон надад бадгүй гэсэн юм шиг. Тамирын гол жигдгийн шуугж дорн зүгээс улам тодорч байгаа үүрийн гэгээ нойрсон ертөнцид шинэ өдөр мэндэлснийг баяртай тунхаглаж байлаа. Ойлаад юу хийх вэ? Хэрэггүй. За та гэд долгор руу харж инээмсэглэхэд чадсангүй. Аман мөрөлдсөн өтгөн хар хөмсгөнд таталцснаа мод толгоогоо авч тамхиа нэрэд хэд дахин угсарч татлаа. Одоо яах вэ гэдэг мухар сохор асуудал эрдний сэтгэлд орж хоолойд нь тэглэн нүд нь байн байн харанхуйж байлаа. Тэгээд уйлж байгаа долгор руу нүдний болонгороо харснаа бүсээн бүслээд дахин эндээс босхгүй гэсэн бололтой тавтай завилж суулаа. Заах явгарсан болохоос үгсэн биш. Цай чанаж ууцгаая. Амьд хүн аргатай. Аргалын гол цогтой доо гэж зуусан шүднийхэн завсраар шивгэн хэллээ. Эрдний шанаа зангирэн тавирч нүд нь өмнөх газараасаа салуулгүй ширтэн үе хамар амаар нь цэнхэр утаа бориглон байхад долгор хэд дахин юм хэлэх гэснээр болж гадагш харлаа. Дорн дуулын ороогоос цацарч байгаа нарны гэрэлд ивээгдсэн тамирын хөндийн бөөн галавцсан хар тол намрын хамхуул шиг өнхрөн тоглож байлаа. Гал төлж байхдаа долгор гомд минь тайшир минь гэж дахин шивгэнэвч гомбо тайшир хоёроос чухам юу гуйж байгаагаа өөрөө мэдэхгүй байлаа.